За сайн байцгаана уу? Хай наматын баг Цохоо аймгийн Тосон цэнгэл сумын дээрээд байна. Тосон цэнгэл сумынхаа сэлбэрчин цагт хоёр ахын да хүрэлцэн ирээд байна. Ер нь Тосон цэнгэлийнхаа бүгдээрээ сэлбэр идэг юм байна тий. Таны хэн гэдэг лээ? Намаа утхан баяр. Утхан баяр. Намаа сандаг төрч. Сандаг төрч. Нэг анги байна. Ингээд гурван ах маань болохоор манай мөнхөө докторийн нэг ангийн 8 дугаар ангийн хамт 8 жил хамт суралцсан андууд минь байгаа. Тэгээд 30 гаруй жил одоо сэлбэр хийж байна. Ер нь бол Монголын яг гар аргаар хийсэн сэлбэрийн гол төлөөлөгч гэж бол би боддог. За тэгээд эднэрийнхээ одоо сэлбэр яаж хийдэг, ямар одоо талаар те ярилцъя бүгдээрээ. Та ер нь хэдэн жил хизэнээс эхлээд энэ сэлбэр хийж хэлсэн бэлээ? Тэгээ можааныг бол би одоо 2000 оноос хойш баг хийсэн л дээ. Өдөө байж байгаа можаа гараараа можааж өдөөний ахуй хэрэглээний мод идэл хийж байж байгаа. Яг 2008 оноос хойш үндсэндээ сумын төв орж ирээ. Тэгээд сойрон тавилга тэгэл сүүл рүүгээ ингээд сэлбэртэй тавилга янз бүрийн юмуд хийж эхэлж байна л та. Сэлбэрийг ч одоо багшаар заалгах уу өөрөө шууд мэдрэмжээр хийдэг юм одоо. Ерөнхийдөө мэдрэмжээр л хийж байгаа гэсэн үг. Тэгээд харах, заах, биенээсээ зөвлөгөө авах юмуд бол байлгүй яах вэ? Хүний хийсэн юмыг харна ажин тэгээд найз нөхдөсөө суралцсан одоо энийг яавал ингэж хийвэл ямар хөдөлмөрийн ямар данжин ямар авах вэ? Тэгэл хооронд нь уялдаа нь ямар авах вэ гэх бүх юмар тэгж бод нэлээд бод төлөвлөсний эцэст өгдөөрний цаг болгож гаргаж ирнэ шүү дээ. Энэ сэлбэр хийж байгаа одоо энэ мод нь болохоор ямар мод вэ? Ер нь самарны мод хош. Хош модоор гэдэг юм уу тий? Хош мод зөөлөн ширэг нарийн тий. Зөөлөн. Баялын мод. Хагарт натрах багтай. Яг зөөлөн гэдгээр хонхоож яах л асуудал байж магадгүй. Тэрнээс бол бот өнгөлгөөс авах юм аа. Үзэм сайтай. Баялын мод. Сэлбэрт нэг гэрэндээ хэдэн төгрөг байх вэ? Одоо. За ер нь хийц юунаас загвараас хамгаалаад яг тогтсон ханшил байхгүй. Том жижигээс хэмжээнээс шалтгаална, хийц загварнаас шалтгаална. Тэгэл тогтсон ханшил байхгүй. Тэгээд ерөнхийдөө л хоёр хүний хооронд итгэлцлэр тийм гэр тэг баримжааны тийм хийстэй хэлгээл тэгэл хоорондоо тохирно гэсэн. Захиалж ер нь захиалж дан захиалж. Энэ одоо хэдэн төгрөгийг ирүү? Энэ одоо ингээд энэ захиалгатай тавилгатай ингээд 35 сая захиалж хийлгээд одоо барьж өгөхгүй дийлэн болох гэдэг. Ойр зургууд байна. Нэг гэрийг ингээд сэлээд ингээд бүх юуг нь хэдийн хугацаа авах вэ? Одоо би чинь материаланд бэлэн байсан яг барьж авч сууснаас хойш 4 сар болчихсон юм тийм. 4 сар яг 4 сар болчихсон. 3 сар, цагаан сарын дараа л эхэлсэн. 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар. 4 сар болчихсон юм дээ. За тэгээд манай Тосон цэнгэл бас их одоо модны үйлдвэр байсан ийм газар. За тэгээд манай нутагт бас олон сэлбэрчид төрсөн. За өвөр Монголд байгаа Гиннесийн номонд бүртгэлтэй хэдэн метр лээ? 32 метр, 35 метрийн диаметртай хоёр ч удаа шинжилэн тогтоосон амжилтыг бол Тосон цэнгэлийн сэлбэрчдийн гэрээр бол Дамсраа цэлнэн компани захирал Дамсраа цэлнэн Тосон гэр компанитай Баян гэдэг чинь тэтгэл хийсэн байна. За манай ангийн андууд маань ч гэсэн одоо тийм сэлбэрийг тийм илүү одоо бүтээцтэй гэрүүдийг бүтээхэд бол бас бэлэн л байгаа юм хамт олон байгаа. За сандаг дөрж маань бас жахан тайлбарууд хийгч. За ер нь одоо бас манай нутагч их удам дамжсан ийм зураач гон удмынхан ч их байл юм шиг байгаа юм тий. Манай өвшөө авч чинь нагас өвшөө авч чинь бадар музан гэдэг мундаг музан хүн байсан шүү дээ. За сандаг дөрж удамд бас музан зураач удмууд байна уу? Манай удамд болохоор нөө яг энгийн тийм дарахчул нөө можаан дарахчул байсан. Энгийн тийм бүрөөчл болцоод байсан. Би бол өөрөө тийм айхтар нарийн ширим хийдгүү. Хавнаас нөхдөд ирж юмын сонирхон материал юм өөрөө зүгээр нэг
энгийн 6 хамтай гэмээр тий silver багтай тийм бол тийм яг хамтарсан бид нар бас аяа юм хийдэг л дээ. За Томбаяр одоо бас silver-ээр хэр их ажиллаж байна. За silver-ээр чиг тагнаагүй байх. Тэгтээ найзтай болохоос нь гэдэг голын манай хүн тий ажил ихтэй үед бол ажил ихтэй үед бол эрт туслана бол тусдаа өөрөө бас өөр газар ажиллана. Тэгээд тавилга тиймэрхүү юм бодлогоцоо гэж одоо. Манай ангийн 10 дугаар анги нөгөө алтан зул бас уран шагналаа гэлөө. Гэрийн бүрээс асар майхан ойдог. Ийм ойдлын үйлдвэртэй. Тэгээ ингээд бид хэд бол одоо технологийн бид үтсийн манай хамт олон бий болгоод эднэр энэ дахин давтагдчихгүй юм урлал тийм ээ соёлын одоо үүдийг бий болгох ийм сүлжээ бол манай нутгийнханд бол байгаа гэж би ингэж бас хардаг. Тэгээ ер нь бол найзуудаа бас глобал зах зээл дээр захиалга авах асуудал нь бол юм болох ийм технологийн агуулмжийг бол дотроо бодоод яваад байгаа. За бид бүхэн болохоор хай намад гэдэг юм платформ хөгжүүлж байгаа. За энэ платформ ямар өгөөжийг одоо жишээ нь танд өгөх юм бэ гэвэл энэ сайхан соёлын өвгийг дэлхийн бүх орны хэл дээр танилцуулна гэсэн. Тэгээд одоо дэлхийд сурчилж өгнө гэсэн үг тийм. Тэгээд одоо магадгүй энэ орон нутгаар ингээд таныг мэдхгүй ч юм уу яг энэ зэлбэртэй дэр байгааг мэдхгүйгээр хүмүүс одоо өнгөрөөл явах. Хичнээн мянган жуулч өнгөрөөж байгаа. Тэгээ мөн Монголын бас энэ зэлбэртэй дэр авах хүсэж байгаа хүмүүс таныг мэдхгүй байх. Тэр нөхцлүүдэд платформ дээр ашиглаж хар яадаг гэхээр та интернетэд глобал зах зээл дээр гарч ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд бид нар ер нь бол аялал жуулчлалын бүхий л оролцогч талуудыг нэг платформ ингээд цогцоолгоод тэндээс аялал жуулчлалтаар болон соёлын өвдөө за мөн археологи филологи үзэсгэлэнт газартай холбоотой Монгол орны бүхий л мэдээллийг авах боломжтой. Тэгээд ялангуяа энэ соёлын бит болон бит бас өвд хийгч нарын бүх одоо мэдээллүүдийг бид нар ер нь байршуул сурчилж байгаараа илүү онцлог байгаа юм. Тэгээд хамтраад одоо платформ дээрээ танаа одоо энэ сайхан өвийг таны бүтээлүүдийг байршуулад ирэхээр олон жуулчид Монголын болон гадаад энэ олон орны жуулчдыг үзээд тэ сонирхоо. Тэгээ магадгүй гаднаас захиалга өгдөг болох байнгын сүлжээг л бий болгох гэдэг шүү дээ. Хэрвээ маш их захиалга орж ирвэл бид нар ч үйлдвэрлэл болгож болох юм. Ангийнхаа дахиад 5 хүнийг явж ирээд нийлээдээ нөгөө 4 сард биш 2 сард гүйцэтгэхийн тулд олуулаад одоо хийх юм бол хүн бүгд хэрэгтэй. Энэ бас метрол эдгээр чинь захын модоор хийдгүү. Нарийн технологитой эдгээр чинь хатаа. Тэгээд өөсөө наран шилжин тэр учраас эдгээр хугацаа явуулдаг. Одоо энэ ширийг хийхэд жишээ нь процесс нь яаж явах вэ? За хамгийн эхлээд модоо бэлдэн тэгээд дараа нь хатсан юм уг нь ханд гүйцээл тэгэл модоо шүүгээл бэлдэж авч байгаа л тэгэл ингээ шовлоом гэж үлгэр гаргаж аваад тэгэл тэрнийхээ дагуу энэ хөлмөлүүд байр цагаар бэлдэж авчих шүү дээ. Үлгэр мөлгөрүүлээд одоо юу дотор ажлын байр дотор байна л та гэхлээр модоо дөрвөлж болгож авсаал хөлмөдөө үлгэр байгаа үлгэрээс гэж авах. Тэгэл ингээ яваа хамгийн сүүл зураг гаргаад тэгэл зээлэл өгсөрлөлт нь болно. Платформ бүх юм. За тэгэхээр хай намуудынхаа юу платформд энэ сайхан өвөө байршуулад хамтраад үзэрээ маш олон зүйлийг хийнэ гэж итгэж найдаж байна. Барьцсан өөрсдөө чи гэр байдаг билгүй. Өөрснөө юу? Зэлбэртэй. Тэгээ нэг ийм гоё сайхан газар бариад тэгээд аадсах шир 9 шидийн юмар ингээд тоноглоод Өвс Монгол орно. Тийм хаан хатны суудал муудал тавиад тэгээд тэндээ нэг сайхан морин хуурч энэ манай сургууль хот чинь морин хуурч зөндөө штэ тосно тий. Тэгээ нэг морин хуур татаад зураг авуулдаг л тийм л үйлчлэгээ нээчих. Эхний эл чинь заа юу. Тийм штэ уг нь бол тэгээд тэр одоо их угтаж аваад сайхан гутал хувцсыг янзлаад тэнд аваачид суулгаад нэг идэ өгөөл зургаа даруулаад нөгөө хаан болоод хатан болдог тийм суудал дээр нь суулгаад тэгэл тэр яг зүгээр л үхрийнхээ арьс ширээр л тонголчих юм доторхоо заа юу. Илүү юм бол хэрэггүй. За тэгээд морин хуурын нэг сайхан ая тоглож өгөөл тэгээ энийг манай хөтөлбөр дээр байршуулчих. Байршлын зааж өгөөд тэгээд
Зөвхөн ороод зураг аваад та нарт мөнгө өгөөд ахаар нэг тийм үйлчлэгээ явуулчих за. Гинэ. Тий. Тэгэхээр ерөөсөө л одоо ийм боломжийг л бий болгож өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр морин хуурч чи одоо захуун бол энэ нэг хэдэн мянган морин хуурч 2222. Оо тий. Үгүй 2222 шүү дээ. Тий. Морин хуурч бэлтгэсэн. Манайд бол бүр 100-100-аараа байгаа. 999-ийг талбай дээр тоглуулсан. Тийм гих мэдчлэн ингээ ийм гоё соёлын үүд байхад бид нэр замаар ерөөсөө жуулчныг өнгөрөх хэрэггүй байхгүй юу. Жуулчин болгоныг л сэтгэл ханамжтай байлгахад чиглэсэн үйлчлэгээ. Жуулч нь манайс одоо тэгэл жуулч нь хаана ирж байна, хаана гураа явж байна. Яг ингээд энэ л холбож өгөх юу байна л да тийм ээ. Тэгэхээр харин яг сая шиг ингээд юм руугаа бэлтчихэд та сурчлаад авахгүйгээр сурчилгаа тэр Туршлагаа нь тэнд явж байна. Тавигдсан. Энийг хариуцсан шүү дээ. Чи үндсэн ажиллаад хий. Тийм палатуарм гэдэг чинь олон хүмүүс нийлээд бүгдээрээ ашиг олж байгаа юу. Тэр та нар чиглэлээр ашиг олж байгаа юу. Гэрээ бэлдээд 9 очтой сайхан ухтаад тайлбарлаж өгөөд явуулчих. Одоо жишээлбэл энэ хийж байгаа процессоо ч гэсэн үйл ажиллагаа болгож болно шүү дээ. Хийлээ, саналаа тавилаа, зураг хөргөө авлаа, энэ сэлбэр хийж байгаа юмн дээр оролцуулаад одоо нэг хөөхөн жижигхэн түлхүүрний оосоор өөр нь сийлүүлж гаргаад хүзүүнд нь зүүж өгөөд яваад тэр нь мөнгөөр төлнө. Өнөөдөр дэлхий тэгжэл сурталчилж шүү. Тэгэхэд бид нар зөвхөн энэ үгээрээ л орлого олно. Иннээс илүү газар үгүйгээс сэтгэхэд ээж болохгүй байхгүй юу? Тийм ээ? За энэ багныг Тайлбарлаа. тайлбарлаа. Одоо утга учирууд энэ бол Багны юу нь суур нь бол бат өх юу байх хэвээр бадмал юмхаа одоо ингээд бад гэж ярьдэн тэгээд суур нь ингээд энэ 3 үе ингэж явж. Тэгээд энэ алхан хэ бат өхийн бэлэгдэл алхан хэ. Тэгээд энэ уул ус энэ ус нь байна одоо ингээд уул үүл тэгэл ингээл хээнүүд энэ тий тэгэл хээнүүд ингээл явж байгаа. Энэ хээнүүд нь бол алхан хэ тий бат өхийн бэлэгдэл алхан хэ. Энэ одоо тэр нэг бадам лумхаал гэж яриад бадтай бурхны доор байдаг суурьнд байдаг. Бад ингээд 3 үе байгаа ингээд. Ингээд энэ бад юу н алхан бас 3 үе байгаа ингээд. Тэрийг дээдлэхийн титэм гэж ярьдаг багны. Тэгээд энэ тооны ингээд баатар гэж ярьдаг. Тэгээд төгсгүржил төмөн наст хийгээд ингээд тойруулсан байгаа. За тэгээд одоо энэ гоё эднэрийг тайлбарлаа. Тоон, тотох нь юу юм? Энэ тэргээд ингээ бүгдийг тайлбарлаад хийдэг. Энэ одоо Наадах ч яг ба энэ чагтганд энэ нэг юуны сагалдрах шүү дээ. Өнний сагалдрах. Тэгээд эн чинь нүүдэл ингээд тасарч масарч янз бүр юм гарвал бол нөөц нь бэлэн байж байгаа хүмүүс ингээд дээрүүд монголчууд шатгандаа ингээд хийсэн л үүдг байсан да. Тэгээд юу илүүг нэг зүйл ойдсан байна. Тэгээд бэлэн байж байгаа үднээс ингээд дээрүүд бол шатганд байж байгаа гэсэн. Ер нь байж тий. Тэгээд нөгөө нэг малынхаа боён ишгнээс зарж үрсэн идсэн ижөөс нь хэрэглэснийхээ боён ишгийг ингээд авч хотод тэргээрээ ингээд юм үзгөрөөд ингээд хэвлэлдэг гэсэн тий. Тий. хоёр талтай юм юм. Энэ одоо татвархтай дээр хөрөгчгөл гэж ярьдаг. Татвархтай м одоо дээр үе. Тий. Тэр уг нонгоо энэ одоо юу бариулнууд нь хадаагүй байл та ингээд нүднүүдтэй доор тий. Ингээд насаа татаад юм хийж байна. Тий юм энэ дан нүднүүдтэй шүү дээ. Ингээд онгоо. Юунаас нэг шүрп баадруул батарейд хийхдээ онгоолгож байгаа. Тэгээд тэр аравчин тий энэ өвүүлэн нэг бас нэг өвүүлэн хээл ингээд яа зохиомжлол тий. Зохиомжлол ингээд яасан баггүй. Одоо энэ угсар хараа дээр дээш гарч ирнэ. Энэ нэг 5 нүдэн зоос гэж ярьдаг. 5 нүдэн хийгээд юм. Тий. Энэ голынх нь энэ нэг 5 нүдэн брэнд гэж яриад байгаа шүү дээ зоос. Тэгэл энэ зүгээр нэг уул усан хээ үүлэн хээд голцоо заргацсан хийгээл хээнүүч янз янз байгаа шүү дээ. Үүлэн хээ усан. Тий аснантай алдар. Би өстө дуунд муу шүү дээ өстө. Ястай тэр талд дуу монд бол өстө муу тий. Хамгийн хойно энэ бурхны шүг байгаа байхгүй. Энэ нацаг дорж тий энэ онгой нь л да. Ингээд онгой. Энэ ч л онгой. Ингээд 8 тахилтай энэ үг нэгээд зохиомжлож болсон дуу байгаа. Энэ очир нацаг дорж ярьдаг. Монголоор нацаг дорж үлээ.
Тийм 8 тахилтай ингээд тэгээд бод гөрөөстэй ингээд үлзээ юу. Бод гөрөөс нь бэлэглээ уг нь одоо яадаг л байсан чинь тий. Ярал морал хийгээл. Бод гөрөөсөө эндээ 8 тий. Тэгээд дээр хоёр ингээ хойд тий. Хаалган дээрээ 4 хүчтэнтэй байна. Тий. Тэгээд бидээ энэ сайхан гэр Үлдээ байгаа юм. Энэ бол ширэг Хаалганаас амбар дээр ингээд 4 хүчтэнтэй 4 хүчтнийх нь гадна талдаа ингээд тэнгэрийн амтнд луу дээрээ доороо харслаа. 2 орно ингээд харслуулаад. Дотор тал дээр хангирдан доороо баарна. Ингээд 4 хүчтэнтэй. за гадна талаасаа бол ингээд Битүү алдцтай. Хангалах. ингэ чарагддаг байна. Ямар ч гоё тавсаг харагддаг. За энэ гоё гэр хаана яаж үзэж байгаа үйлдвэр энэ үзэж болох уу? Одоо бол ажлын байр. Тийм байрна. одоо ингээ материалуудаа хатааж Тий. хатаалтан дараа Нормоор норгон норгогүй нь хамгаална. Бас нэг бороо морон жижиг норгоо шавшуулаад яачмаар юм бол ажлын байр нэг иймэрхүү ингээд нэг замраагүй ингээд хийсэн юмнуудаа цааш нааш яагаад энэ хаана Тийм хаана. наад ч бас энгийн зүгээр гэр яаж байгаа юм аа. Юугаа модоо ингээд Чи наад ч хамгийн гол багт чинь харуул харуул хөрөөд нь цоол нь за хамаагүй хөрчлөхгүй тог ажиллавал тий тэгэл сэлб багчнууд нь тэр газраар болцоод байна дөө өстө нэг юун баг болохоор эндээс та хоёрын яг энэ дээр ингээд тий одоо ингээл энд л амьдралынхаа их хугацааг авч штэ. та одоо тэгээ шав бэлтгэж байна. Шав сонирхоод яг улдаа яа гэсэн сүүлийн үеийн улсуудад очноо цагаад яг ингэж махаргүй гэсэн хүүхдүүд одоо цөөрөл сургууль соёл хот хүрээ гэл явагддаг болсон шүү дээ. Манай сүйдээс хойш ерөнхийдөө тийм болоод байгаа шүү тий. Мод хараад үеж юм одоо ховор. Ер нь ховрлоод байна. Яг сонирхсан тийм өгвөл шав босоод бэлэн байгаа шүү дээ. Шав болгоод авах. Гарахыг хүлээж. Монголын ард түмэн бол ийм их баялаг өвдөө ард түмэн. Тэгээ энэ өвийг одоо үнцүүл болгоход хай намаад платформ бол одоо та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Ер нь бол Монголын өнцөг болон бүртгүүл соёлын өв тээгч нар бол байгаа. Ингээд та нартаа ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Хамтран ажиллахад бэлэн байгаа. Ажилт нь өндөр юм. Аа.